Хүн байна гэдэг бол гурван зүйлийг даган мөрдөх. Нэгт бол үнэт зүйл буюу хүн өөрөө юу үнэтэй гэж үздэг, юуг хайрладаг, өөрийгөө юу гэж хүндэлдэг. Хоёрт нь болохоор ёс суртах. Нийгмээр юуг чухал гэж үздэг, нийгэм зөв хүн байна гэдэг нь юу гэсэн үг. Тэгэхээр энийг бол ёс суртах. Гуравт нь болохоор зарчим. Хүн өөрөө илүү сайн сайхан байхын тулд өөртөө тодорхой дүрмүүд зохиож өгдөг. Энэхүү дүрмүүд нь болохоор тэр хүний зарчим болж хуурдаг гэж. Харамсалтай энэ гурван зүйлийг гурвангийн нэгэн зэрэг үгүй гэдэг зүйл. Тэр юу вэ гэхээр авилга, худлага. Хүн амьдралдаа тодорхой хэмжээний багч хамаагүй авилга, худлага мөн байгаа цагт энэ гурван зүйл гуруулаа үгүй болдог бөгөөд эргээд тэр хүн биш болж хувирдаг юм аа гэдэг хэлхийг хүссэн юм аа. Зөв зөвд шудраг зөв. Зөв зөвд шудраг зөв. Авилгатай тэмцэх газар.